За сайн байцгаана уу та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. Влогер Бэлгүн байна. За би яг одоо Монгол 63 рейсвей дээр хүрэлцэн ирсэн байна. За өнөөдөр Монгол 63 рейсвей дээр 2026 оны анхны тэмцээн болох One Battle тэмцээн маань аль бие усаар эхэлж байгаа. За тэгээд одоо нийт гिचний тамирчин орж байгааг нь удахгүй мэдээлэл бас та бүхэндээ өргөх болно. За Ice Drift 2026-гаар эхний тэмцээн байна бас. 2026 оны эхний тэмцээн бас эхэлж байна. За энэ ард манай шүүгч од маань бас энэ жилийн хувьд бас тэмцээн уралдаанд оролцож байгаа. За тэгээд Fortuna клубээс нийт бас 4 тамирчин тэмцээн уралдаанд оролцож байгаа. За ер нь клуб болгоноос л тэмцээн уралдаанд орж байна. Ice-ийн хувьд болохоор ерөн бол яг зуны тэмцээнд ордгоо шин залуу тамирчид бас Ice-д их орж юунуудаа авдаг байгаа. Дараа чинь бас тэмцээн уралдаанд оролцох тэр юугаа их авдаг. За тэгээд удахгүй бас тамирчны зогсоолоор явж Ice-д ямар машин орж байгааг бас та бүхэндээ харуулах болно. Янгор ингээ тамирчтай зогсоол тамирчтай машин хэрэг байлсан байна. Ер нь бол ихэнх нь GZX 190 Chaser Marco за тэгэл 90-д их ерөнхийдөө Ice тэмцээнд ордог байгаа. Тэгээд 2-0 ер нь 2-0 2.5 3 тэг ингийн одоо хөдөлгөөртэй турбогийн машин ерөнхийдөө Ice тэмцээн уралдаанд бас оролцдог. За энэ манай Fortuna клубын тамирчдын машингаар асуух чинь энэ жил өвлийн машинуудаа юм ягаан Fiat-ны энэ Purple-ыг ерөнхийдөө сонгосон байгаа. Манай нөө Chenzo-гийн машин GZX 90 Crest шиг байна. За мэдээ Chenzo-гийн спонсороор Mexican Engineering Aft Yokohama оролцож байгаа шиг байна. За миний хобби нөө түүнгийг бас энд наасан байна. Fortuna клуб. За манай нөө шинэ гишүүн Батулга дүү маань бас энэ жилээс бас Ice тэмцээн уралдаанд оролцож байгаа. Тэгээд Crescent Moon спонсортай байна. За энэ миний тэмцээнд орж байгаа GZX 90 Mark-ээр. За ингээд мөн бас бидний одоо энэ машины өнгө үзэмж дизайн дээр бол Java design маань бас 2 дахь жилдээ ингээд миний машиныг бүтэн стикердэж за энэ манай клубын машинууд дээр бүтэн стикер нааж ингэж хамтран ажиллаж байгаа. Java design-ийн хамт олонд бас баяр талгаснаа илэрхийлээ. За энэ бас манай амар мэдүүгийн машин стикер хийлгэж амжаагүй. Жодол Fortuna гэдээ наачсан. За хобби түүний влогоо наачсан ингээд байж байна. Нэлээд олон тамирчид энэ удаагийн тэмцээн уралдаанд оролцож байгаа шиг байна. Тамирчид бол зөндөө ирсэн байна. За 200-210 гэх дугаарууд нэлээд олон тамирчид бас Ice тэмцээнд хүч үзэж байгаа шиг байна.
За манайхаа тэмцээн үргэлжилсээр байна. За би бол сая эхний гараагаа хийчлээ. Нэгдүгээр үеийн гараагаа. Эхний нэг тамир чинь 2 гарч байгаа. За тэгээ эхний гараан дээрээ юу яасан? Урагшаага дугуй түрээ зэсрээ орсон. 2 дахь гараан дээрээ бол замаа дуусгасан. За одоо нөгөө 8 настай хүүхэд таймнаа маань дрифт хийж байна. 8 настай хүүхэд дрифт хийж байна. За тэгээд За зоон гэдэг түрүүн хүмүүс яриад байгаа. Одоо энэ жишээ нь урдаа авах зоон ерөнхийдөө энд харагдчих байна. Талаараа одоо ийшээгээ энэ улаан зураас харагдаж байна манайхаа. Энэ улаанаар ерөнхийдөө орвол зоон маань орж ирж байна. За тэнд болохоор ингээд араараа шахаж орох хэрэгтэй байгаа. За шүүгчнэр гэх юм бол ерөнхийдөө энэ цамхаг дотроос шүлтээдэг байгаа. За 215 соён дугаартай дамжсан хэ гараа нойрсон. Одоо дуудаарай. За ингээд цамхаг дээрээс ерөнхийдөө маа шүүгчнэр харж одоо энэ зоонуудаа авч байна. Одоо жишээ нь энэ уртлын зооноо авах нь гэдэг ингээд хараад өндөр дээрээс хардаг байгаа. За сайн байна. За 2 дугаар 80 Айдрифт клубын тамирчин Дөвшинбаатар эхнийхээ гараг хийж байна. Машин 171 Crown. Өнгөрсөн жил бас энэ машинаараа анх Айдрифт орж ирсэн ийм залуу байгаа. Өгөөл юм шүү. Одоо багасахгүй жингүүд шүү дээ нөгөө. Ир наша. Ой. За. Тогтохгүй наа. За сайн бацхан бэлгүүний влогийг үздэг хүмүүстээ өнөөдөр мэндийг хүргэе. Тэгээд 2026 оны Монголын мэргэжлийн спорт авто-машины холбооны Ice Drift буюу анхны One Battle гэдэг раунд 1 тэмцээн маань өнөөдөр ингээд явж байна. Тэгээд тэмцээнд маань нийт 66 тамирчин оролцож байна. Тэгээд үзэгчид маань бас хүүтэн гэж ажирахгүйгээр ирсэн. Тэгээд тэмцээний оролдон үзээд өөндөө байж байна. Тэр нь бол айгүй сайхан байна. Нар хурд тэгшэрсэн сайхан өдөр байна. Тэгээд галаагаар бол бас жоохон сэрүүхэн байлээ. Энэ хүүтэнд бас хүндлээд ирээд үзэж байгаа үзэгчтэй бас баярлалаа гэж хэлье. Тэний влогоор дамжуулаад. Яа баярлаа. Тийм. Одоо хэн нурдаа? Чи хэдий бол хаагтай юм уу? Тий. 32 юм уу? Тий, маань 32. Чи гайгүй.
За, Фортуна клубын тамирчин амар минь баатлын гараа иж байна. За, амар минь араас нь шахаж явах хэрэгтэй байгаа. За манайха топ 32 уюуг одоо тун удахгүй дуусгах чинь. За миний бие бол топ 32-оос топ 16-оор орж чадсангүй. За Фортуна клубээс амар минь топ 32-т явж үлдсэн байгаа. Амар минь харцгаая. Өнөөдрийн хувьд бол 66 тамирчин оролцож байгаа. 66-аас 32 тамирчныг аваад тэгээд одоо топ 32 дуусангуу топ 16-оор тун удахгүй бас орох гэж байна. За одоо ер нь жоохон хүүтэн байна. Зам бол амар гөлөнтэй байна. За хоёр тамирчин гарлаа. Батл. Тэмцээнд орох ямар үн тавина? Гоё наа. Анхныхаа ямар вэ? Өндөр байна уу? өндөр байна. Ааха. Анх ороо шууд бааталтай орж байгаа юм чинь бас их амжилт байгаа. Шууд баталтай орсон тий. Шууд бааталтай орсон. За тэгээд хоёулаа нэг өмнөх бичлэгэн дээр жоохон хүмүүс жоохон шүүмжлэлт өртсөн тий. Тий. 8 настай хүүхэд машин барьж болд юм уу, жолооны ар сууж болд юм уу, бүсийн зүйлгээч гээл тэгээдсэн. За тэр болохоор 58 маань яг зориултын зам дээр богинохоо хэсэг зам дээр явж үзүүлсэн тий. А тэрнээс бол яг бүтэн явах хүн дээр бол каск малгайгаа өмсөд. Сая тэмцээнд каск өмссөн үү? Каск ээжийнхаа каск өмсөд зориултынхаа бүсийг зүүсэн байгаа. Ааха. За одоо дараачийн тэмцээнүүд дээр яа гэж бодож байна? Дараагийн тэмцээн дээр алил ир хатж байна да. Яа, сайн бэлтгэл хийж байгаа тий. Сайн бэлтгэл хийж байгаа. Ер нь сая чи хамт хүнтэй баатал хийлээ штэ. Ямар байна? Араас нь чи бас амар шахаж ийлээ штэ. Араас нь жоохон алдаа гаргаж тэгэл явсан да. Ааха. Урд нь бол бүх лайнаа явсан. За чиний өмнөх бичлэгийг үзээд хүмүүс яаж чинь ангийнхан чинь бичиж гинөө 50 ааштай гээд. Манай ангийнхан нэг тийм фэйсбુક байд юм уу? За тэгвэл томчууд юу гэж чинь эмээ өвөө мөвч юу гэж чинь. Эмээ өвөө сайн байна дээр сайн хичээгээрээ дараа нь улам тусам сайн болно гэсэндээ. За тэгээд нийт одоо 51 дэмжигчтэй юу гэж хэлмээр байна. Чам одоо ер нь бол айгүй олон хүн дэмжсэн байлээ шүү дээ. Юу гэж хэлмээр байна тэр. Бүх ах ихтэн нар аав ээжтэй өвөө эмээдээ баярлаа. Машин тэрэг холбооны юу лээ ингээ алдчихсан. Дрифтинг клуб. Тийм дрифтинг клуб эдэртээ маш их баярлаа. Айдрифт клубтээ баярлаа. А чи нэр айдрифт клубын нэрээр оруулсан. Тийм. Тэг чи дараагийн тэмцээд яа гэсэн бэ сая? Дараагийн тэмцээн дээр олон тусам хичээгээд алнаа л гэсэн. алнаа л. За амжилт. За. Баяртай гэрээ. Баяртай. За Фортуна клубын тамирчин Амар минь за ардаас нь Orange Team клубын тэргүүн Ууганбаяр.
За одоо амар мэд араас нь шахуултлыг гүйцэтгэн. За араас нь өсгөө. За арийнх нь 2 дугаар 01 өсгөө 58-гийн аав сүгийн нөхөр олон улсын хэмжээний мастер Drift King за гадаа гараад ингээд бичлэг хийхээр манайхаа нөгөө нэг Osmo-гийн гимбал нь хөлдөөд ажиллагаа нь айгүй муу идэх юм байна. Тэгэхээр жоохон машинд орж дулаац судлаагаад үе гарч иж бичлэг хийгээд байгаа шүү. Тэгээ үзэгчд бол бас овоо их үзэгчд цугласан байна. За амар мэд за дараагийн гараа амар мэд урдаа сүгэ хойноос нь За хоёр дамжч маань байр гараад дараагийн гараа нөө хоёр юустай.